Сайн байцгаана уу? Та бүхэндээ баяр наадмын минь төргий. Үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэлтгэсэн үндэсний их баяр юм гэж үндэсний их баяр наадмын тухай хуулинд заасан байт юм байна. Энийг өөрийнхөө тайлбарлавал улс орон болгонд улс тунхагласны баяр буюу улсын баяр гэж ингэж бас яг өөр ингэсэн нэг өдрүүд ондоо өдрүүд нэг байдаг да тий. Түүнээс гадна бусад баярууд бол их хүчлэн байршлаасаа хамаарад ингээд хэд улсад болдог юм баярууд байгаа байхгүй. Жишээ нь цагаан сарлаг гэхэд Азийн ихэнх хооронд бас ижил ихэнх цаг хугацаанд тэмдэглэдэг юм баяр байгаа байхгүй. Тэгэхээр наадам бол ялцчгүй Монгол улсын өөр хаанч тэмдэглэдэггүй ийм үндэсний юм том баяр байгаа байхгүй. Энэ нь ялцчгүй бидний тусгаар ус шүү. Бидэнд өөр ингэсэн ийм гоё юм байдаг шүү гэдэг ийм бахархлыг сэргээж өгдөг бас ийм чухал баяр байгаа байхгүй юу? Яг улс орон гэж хэлэхээр ялцчгүй наадам бол Монгол улсын үндэсний баяр боловч яг Монгол үндэстний гэж хэлэхээр бас яг өөр орнууд ингээд орчдөг гэдгийг бас манай түүхэн багш ярьж байгаа байхгүй юу? Жишээ нь түүхэн багш хэлэхдээ Хятад улс ингээд 56 үндэстэнтэй үүний нэг болох өвөр Монгол үндэстэн нь ийм өөр ингэсэн ийм баяр наадам хийдэг. Ер нь ингээд үндэстэн болох өөр ийм онцлог шин чанар соёл бүхий баяр наадам байдаг. Үүний нэг болох өвөр монголчууд бол зундаа наадмыг тэмдэглэдэг гэж нэг ярьжсэн. Тэгээд үндэсний их баяр наадмын бүр эртний гарал үүсэл гэвэл манай эртний өмнөх 1-2 дугаар зуунд үнэнүүчүүд ийм тархаа бутархаа олон аймгаа нэгтгэх зорилгоор мөн өөрсдийн цэргийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор ном сум харвах дайснаа ингээ харвах тэгээ мэдээж морь оролдох морины чадварыг сайжруулах мөн түүнчлэн хувь хүний бие бэлтрийг сайжруулах зорилгоор ингээд бүх барилдаж ингэж дасгал хийж ингэж өөрсдөө хэрэгжүүлдэг байсан нь явандаа ингээд 93 наадам болоод ингээд наадам болсон ийм төгтөө байт юм байна. Тэгээд 1925 онд бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар наадмын товыг 7 сарын 11 гэж товлсноос хойш хүртэл ингээд хүчинтэй байт юм байна. За өнөөдөр бид өглөө эртхэн нагцын даяараад баяр наадмаа тэмдэглэж эхэлж байна. Уг нь өглөө студийн орё гэж утсан. Тэгсэн чи хийж эртхэн ахынд очиж хонь мал гаргахад нь тусал тэгээд хүрээд ирлээ. Угаасаа гэхдээ бид нар яг наадмын нээлтний билетийг аваагүйсэн юм уу? Тийм ч маргааш л очиж үзье. Өдөрхөн тийшээ тэгсэн чи бороо орчлоо шүү дээ. Энэ жилийн наадам яа гоё. Нар хур тэгчэрсэн сайхан наадам болж байна. Би бас юмыг амир ингээд холбоотой холбуулад ингээд бэлэгшээгээд бодох амар дуртай байхгүй юу? Наадам гоё болчихвол тэр зам ер нь гоё болно гэсэн үг. Харин зарим үед болохоор өглөө жоохон муухай сэрчвэл тэр өдөр жоохон азгүй байгаад идэв. За нагцын даяар сайхан наадъя. Манай ээжийн талын хамаатнууд маань ахгүй юу? Тэгээд манай өвөө маань цэргийн шүүх прокурорын ерөнхий прокурор байсан. Тэгээд намайг баг сургуульд байхад бурхан болчихсон. Тэгээд яг хамаатны маань миний үеийн хүүхдүүд нь бүгдээрээ хөвчлэн ингээд гадаад дотоодд сургууль соёл гээд явдаг нас нь болцсон. Тэгээд дандаа аав ээжүүд нь л үлдсэн. Ингээд тэд нартайгаа наад чинь. Би баг байхдаа яг жоохон хүүхэд байхдаа бас яг наадам жоохон уйдгартай санагддаг байж. Тэгээд том болоод ирхэлсэн чи арай жоохон чухал гэдгийг ойлгоод тэгээд яг манай аав нэг хэсэг нэг морь уяад исэн. Тэгээ тэр үед болохоор аавыг дагаад ингээд жижиг наадам, аймаг сумдын наадам гэсэд ингээд морины уралдаа үзээ явчихдаг гэсэн баггүй юу? Яг тэрнээс эхлээл ер нь наадамд аюу дуртай болсон. Тэр тусмаа морь үзэх хамгийн дуртай болсон. Яг ингээд морьд эргээл уралдаал бариандаа ороод ирэх үед хүмүүс ингээд гин голол амар чанга ингээд уухайлал бүүн баяр болоод идэв шүү дээ тий. Яг тэр үед нь бүр ингээд таа сэтгэл хөөрөөд бүр ингээд огшоод нулимсаа барьж дийлэхгүй шууд би тэг уйлчдаг гэсэн шүү дээ амир нийт тий. Тэгээд бас нулимсаа тэр хавийнхаа аав ээжтэй ч юм уу эсвэл тэгэл хажууд байгаа хүмүүст аль бол харуулахгүй гэл за удлаагасаа хойшоо харж уйлж нулимсаа арчаал тэнгүүтээ яг ингээд морд ирсэн чи ингээд тоос манраад нүдлөө тоос орчлоо гэ худлаа арчдаг за. Бас тэрүүхэн дэндээ шазруу нулимсаа хүнтэнд үзүүлэхгүйгээд тэгээд ер нь морь үзэх жоохон дуртай болсон. Тэгээд бүх үзэх бол баг байхад нэг аав ээж хоёр ингээл
наадмаар бүх үзээ суучна. Тэгээд дүүт хоёр нөгөө нөхөрхий баяр наадам гэл хэрэндээ гангалцсны хоёр амта хийх юм болтохгүй тэгээд жоо хуйтартай юм да гэж боддогсэн. Гэтэ одоо ингээд сүүл рүүгээ нөхрийгөө дагаад ингээд бүх үзээ тахлаар бас ойлгодог болоод бас жоохон дуртай болж байгаа. Гэтэ яг ингээд дэмждэг бүхтэй олчвол илүү сонирхолтой болчих тийм билээ. Тэгэхээс биш яг бүхчүүдийгээ сайн мэдгүй ч юм уу эсвэл тэгж үзчихээгүй үед бас. Гэтэ сонирхолтой л та гоё илгүй яах вэ? Харин сур хараа бол бас хөрхий би өөрөө нөгөө хараа муутай юм болохоор айхтар тэгж сонирхож үздэггүй юм. Ер нь тэгээд энэ үндэсний их баяр наадам гэдэг чинь монголчуудын хамгийн чухал баяраас гадна үнэхээр ингээд омогшил тэр тусмаа гадаадад амьдардаг монголчуудын хувьд үндэсний юм дархлаа ийм жинхэнэ вакцин болж байгаа байхгүй юу гэлөө. Өнөөдөр орой бас наадмын нээлттэй байсан боловч бид нэр амжиж очиж чадсангүй. Гэрээсээ салют үтсчээ. За бай сайхан баярлаарай.